Европын кино наадам Монголд. Европын кино наадам маш амжилттай үргэлжилсээр хамгийн сүүлийнхээ киног үзэгч та бүхэндээ танилцуулахад бэлэн боллоо. Энэ кино бол Silence of Others буюу амаа өдүүлэгчдийн өчил гэж нэртэй. Дарангуйллаар амаа өдүүлэгчдийн өчилч гэж ярьдаг, заримдаа бол бусдын анирг хөдөлж гэж ярьдаг. Их сонин байдлаар орчуулагдахар кино. Яагаад энэ киноны нэр ийм сонирхолтой байна вэ гэхээр энэ кино бол бүхэл бүтэн 40 жилийн турш Испанийг одоо дарангуйлж амьдарч ирсэн Франко гэж цэргийн удирдагч байдаг. Энэ хүний Испани ард иргэдэд учруулсан хүнд бэрх дарамтуудын тухай, золиос болсон амаа өдүүлсэн энэ олон шудраг иргэдийн тухай өгүүлсэн ийм кино. За энэ кино бол одоо баримтат кино. Бүхэл бүтэн 6 жилийн турш энэ киног хийхин тулд уран бүтээлчид маань Испани өнцөг булан бүрээр явж тэр Франкогийн дарангууллын 40 жилийн хугацаанд болж исэн үйл явдал, хүмүүсийн сэтгэгдэл, ярилцлагууд тэр олон зөв бус, шудраг бус үйлдэлүүдийн талаар баримтжуулж авсан. Тэгээ жирийн иргэдээс авсан энэ ярилцлагууд нь бас их сонирхол татгаар их сонин хийцтэй кино гэж хэлж болно. За энэ амаа өдүүлэгчдийн өчил кино бол 3 улсын одоо хамтран бүтээсэн кино. 21 кино наадамд шагнал хүртсэн, мөн 10 орчим кино наадам нэр дэвшиж оролцож исэн юм бүтээл. Тухайлах юм бол одоо Берлиний кино наадам, Лос Анжелесийн кино наадам, Гоягийн кино наадам, Трибекагийн кино наадам гэдэг нэлээд томоохон одоо олон фестивалуудад амжилттай оролцсон юм кино. IMDb дээр нэг 80 оноотой, Metacritic дээр 73 оноо авсан гэхээр энэ кино бас рейтингийн хувьд нэлээд өндөр зэрэглэлийн баримтат кино гэж ойлгоход болно. Ингээ үзэгч та бүхэн ер нь энэ фашизм гэдэг зүйл ямар аюултай, хор урхагтай байдгийм бэ? Түүнээс бид нэр хэрхэн одоо болгоомжлох тухай. Ер нь хүн өнгөрсөн үе, өнгөрсөн нийгмээ хизээч мартаж болохгүй шүү гэдгийг л энэ киноноос үзэх болно гэж би бодож байна. Ингээд үзэгч та бүхэнд төлөвлөж байгаа хамгийн сүүлийн кино маань Silence of Others буюу амаа өдүүлэгчдийн өчил кино юм а. Европын кино наадам Монголд. Энэ бол хүн төрлөختөн бүхнийг өөрсдийн тусын тулд мартаж өршөөж буйн хэлбэр юм. Намайг 6 настай байхад тэд ээжийг минь авахар ирсэн юм. Энэ булш нь байна. Бас түмний булш. Намайг тарчлаадаг байсан хүнээс хэдхэн метрийн зайтай би амьдардаг байсан. Гол нь энэ бүхэн өдийг хүртэл хав дарагдсан байгаа. Испанд Франкогийн ноёлол дарлагдаагүй хот байхгүй тийм үү? Бид хүүхдүүдэд амьдч вэ, өгсөн ч вэ олмоор байна. Өнгөрсөн рүү өнгөх нь чухал биш. Бид ирээдүйн төлөө тэмцэж байна. Анх удаага шүү хохирогчдын хоолойг сонсох гэж байна. Энэ улсаас 10,000 км-ийн цаана хоолой. Энэ тохиолдолд цөөнгүй гол дүр бий. Цаг бол тэдний нэг. Бид болон мянган хохирогчд шудраг ёсыг хүртэж чадаагүй. Магадгүй бид бүгд тэрхүү аниргуудад хувь нэмэр оруулсан байхаа. Амаа өдүүлэгчдийн өчиг. Амьдрал ямар шудраг бус гэж. Амьдрал биш ээ. Хүн бид өөрсдөө шудраг бус байгаа юм.